хүүхдүүдээ тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хөдөлгөөн эхлэх боломжийг өөрчлөх гэсэн 10 дугаар хичээлийг үзнэ. Бид нартай ариун баяр агш. За ингээд би жолооч машинаа ингээд асаагаад хөдлөхдөө би юу хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй вэ? За жолооч нөгөө хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр заавалжгүй шалгах хэрэгтэй. За ялангуяа одоо хаанаас эхэлж чинь тий гэр хашаа хорооллосоо эсвэл паркинг талбай буюу зогсоолын талбайгаас хөдлөхдөө машин авах заавалжгүй биечлэн тойрч үзэх хэрэгтэй. За тэгээд энэ нь юу ямар зорилготой вэ гэвэл одоо осол аваар за таны машины доогоор янз бүрийн саад бэрхшээл байгаас их биечлэн шалгаж аюул мэсгийг баталсны дараа хөдөлгөөнд эхлүүлсэн. Дараа нь явах хэрэгтэй. За мэдээж зорчих хэсэг дээр за одоо хэлээд нөгөө зам буюу зорчих хэсэг дээр ярив. За зорчих хэсэг дээр хөдөлгөөн эхлэхдээ бол яах нь бусад хөдөлгөөнд оролцогчдод заавалжгүй зам тавьж өгчөөж яах нь хөдөлгөөний өргөжлөл гэсэн. За жолооч гарцаар зам нийлэх за гарц нөгөө уулзар гэдэг ойлголтуудыг манай их сонсогч нар их андуурдаг. Тэгэхээр гарцаар хөдөлгөөнд оролцохдоо бол яах нь за хөндлөн яваа тээврээр гэсэн заавалжгүй зам тавьж өг өөрөөхтэй. Би яагаад энэ ачааны машин зам тавьж өгч байгаа вэ? За гарцаар гарч байгаа тээврийн хэрэгсэл за түүний хөндлөн явган хүн ундуугдуу мопед гэдэг. За тэгээд ачааны машин болон энэ мотоцикл хоёр маань гол замын тээврийн хэрэгсэл гэж үздэг байхгүй. Гарцаар гарч байгаа тээврийн хэрэгсэл бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалттай байна. Тэрний хавар. Энэ тэгвэл энэ машин гарц руу орж байгаа нь бол хамаагүй юм шүү дээ тий. Гол зам дээр байгаа гэдэг утгаар нь л зам тавьж өгнө юм шиг. Гол замаас туслах руу орж байгаа үедээ яг нь давуу эрх хэвлэн гэсэн. Гол замаас туслах руу. За тэгэхээр энэ тохиолдолд энэ ачааны машин гол замаас гарц руу орох гэж тэгэхээр яг нь давуу эрх хэвлэн. Мотоцикл бол ойлгомжтой чигээр яв. Нөгөө уулзар нэвтрэх журам дээр чинь зөвшөөрсөн гэрэл тохио буюу уулзураар зүүн буюу үс ширхтээ өөдөөс чигээрээ болон баруун гэж байгаа төвөр гэсэн зам тавьж өгсөн заалтын өрн дагуу ачааны машин мотоцикл зам тавьж өгье. За ачааны машин мотоциклийн араас гарц руу ороод за гарцаар гарч иж байгаа тээврийн хэрэгсэл явган зорчигчдод зам тавьж өгөөд энэ гурван зам тавьж өгөөд уулзар руу гарцаар явах нь зорчих руу нэвтрэх гэсэн. Тэгвэл би инээ байраас хэллээ. Тэгвэл би энэ бариас солихдоо одоо өөрийнхөө зэрэгцээ явж байгаа машин өөрийнхөө энийгээр явж байгаа машин бол зам тавьж өгөн тийм үү? За яг зөв. За одоо яг энэ доор 14 дээр харагдаж байна тийм ээ. За би хэрвээ ингэнээр ярих юм бол үндсэн игнээ ингээ бид нар игнээ барьлаа ингээ сольж явдаг тийм үү? Зорчих хэсэг дээр ингээ хөдөлгөөнд оролцож байгаа янз бүрийн байшилтанаас. За тэгвэл хүний игнээ буюу бусдын игнээрөө орж байгаа тээврийн хэрэгсэл яах нь? Үндсэн игнээгээр явж байгаа тээврийн хэрэгсэлтэй зам тавьж өгөө тэдгээрийн хөдөлгөөнд саад оруулахааргүй бол яах нь? Одоо жишээ нь 1-р зураг дээр яаж энэ тэр суудлын улаан машин ачааны дээр зам тавьж өгөөд тухайн 2-р игнээр орж байна. За 2-р зураг дээр болохоор ачааны машин 1-р игнээр орох гэж байгаа учраас хүний игнээр орох гэдэг байгаа учраас суудлын дээр зам тавьж өгөөд тэдгээрийн хөдөлгөөн саадчлуулахгүй бол тухайн игнээр рүү орж олно гэсэн. Харин харилцсан хоёлаа байраас илгэж байгаа бол энэ бол яг баруун гарын дөрвөө баримтлаад баруун гар 1-р игнээс 2-р игнээр орох гэж байгаа тээврийн хэрэгсэл давуу эрхтэйгээр ороод за 2-р игнэний тээврийн хэрэгсэл 1-р игнээр зам тавьж өгөөд орох нь. За энэ журмууд хизээ хэрэгждэг вэ гэхээр мэдээж практик дээр бол аль самбаатай аль чичирсэн ороод байна тий. Гэтэл Монгол улсын зам тээврийн бас бүртгэж байгаа одоо дийлэх одоо хувийг одоо өндөр хувийг энэ игнээ байраа эслэх уулзар нэвтрэх энэ журмууд дээр гардаг. Тэгэхээр энэ журам маань хизээ хэрэгжих вэ гэхээр аль зам дээр ослын алдар хэндээ зам тавьж өгөхтэйсэн бэ гэдгийг яг энэ залтаар л мөрдөг гэсэн яг практик дээр энийг нийтлэг мөрдөг жанаас нар хавар самбаатай арай илүү самбаа арай илүү жижигсэн лавч гэсэн. Яг осол гарсан үедээ л ер нь бол дөрмөө хараад хин буруу зүйл шиг юм шүү дээ. Ер нь яг ингээд шулуухан хэлгээд бол практик дээр бол замын хөдөлгөөний дүрм маань зам дээр ослын артаар хэрэгжээд байна. За гэхдээ энэ дээр бас нэг тодруулаад хэлэхэд 26 оны 1-р сарын 1-ээс одоо AI нэг хяналтын камерын системээр одоо та игнээ байраа буруу эслэх тэ ингээд үргэлжлсэн шугам давах ч юм энэ тохиолдлуудаар хяналтын камерын тэр AI системээр торгуулна эртэг болсон. Тэгэхээр энэ дээр бас манай сонсогч нар бас илүү анхаарал тавьж байгаа. За ямар ч тэмдэг тэмдэглэгээгүй те зөвхөн баруун тишээ зөвхөн чигээрээ гэсэн юм заах тэмдэг тэмдэглэгээгүй үед
би яаж игний бариа эзэлж явах вэ? За энэ зургийн нэгдүгээр зураг дээр харагдчихэв. За тэмдэглэл болон тэмдгийн залт байхгүй одоо ингээд уулзаараар нэвтрихтэй за магадгүй тухайн таны зорчих хэсэг таны чиглэл одоо 2 игнэ эсвэл 3 игнэтэй байж төсөөлье. За тэгвэл хамгийн баруун гартлын игнэ буюу нэгдүгээр игнэ баруун буюу чигээр юм. За 3 игнэтэй байгаад 2 дугаар игнэ бол зөвхөн чигээр юм. За яг энэ зурган дээр 3 игнэ тарагдчихсан тийм ээ. За 3 дугаар игнээс яг чигээрээ болон зүүн буюу буцаж ирэхийг зөвшөөрдөг. Харин 2 дугаар зурган дээр тэмдэглэлийн залт болон тэмдгийн залт аль аль нь тийм ээ. Тэгэхээр 1-р игнээс баруун эргэх гэсэн тэмдэг болон тэмдэглэлийн залт байгуул та тухайн игнээс зөвхөн баруун эргэх. 2 дугаар игнэн дээр яаж зөвхөн чигээрээ болон баруун эрхийг заасан тэмдэг тэмдэглэл байгуул тухайн чиглэлд хөдөлгөөний өргөжлүүл гэсэн. Тэгэхээр бид нар уулзвар руу орохдоо яагаад игнэ барийн хоорондоо зайгаа бариа гэдэг юм гэхэлэр за магадгүй таны зорчиж байгаа зам дээр тэмдэг байж болно. За хэрвээ тэмдэг авахгүй бол тэмдэглэлийн залтыг мөрдөд хөдөлгөөнд оролцох. Тэгэхээр нэг урд байгаа тэрвэр хэрэгслийн та манай сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дарга тайлбарлахаас аваарай. Зайгаа барьж нэгдэг нь би өөрөө тэмдэглэлийн залтаа хараад мөрдөд юм амарсан. За 3 дугаар зурган дээр харагдчихэв тийм. 1-р игнээс баруун эргэх, за 2 дугаар игнээс чигээр болон зүүн эргэх харагдчихэв. За 3 дугаар игнээс зүүн эрхийг заасан. За энэ дээр нэг тодорхойлуулаад хэлэхэд 2 дугаар игнээс чигээр болон зүүн эрхийг зөвшөөрсөн. Гэхдээ яг нөгөө буцаж эргэх үйлдэл маань давхар үйлдэлийг хориглодог. Тэгэхээр та баруун болон зүүн эрхтэй давхар эргэх буюу за энэ үйлдэлийг авах хориглодог байна л гэсэн. Тэгэхээр би одоо буцаж ирэхийн тулд би заавал 3 дугаар игнээс yes яг тийм. Буцаж ирэхгүй зүүн эрхтэй. 2 дугаар игнээс бол чигээрээ болон зүүн эргэж болно л гэсэн. За одоо ингээд би зүүн иргмээр байлаа. Гэтэл яг миний зүүн иргэдэг уулзвар дээр за саад байлаа. Би тэгвэл 2 дугаар игнээс буюу ингээд өөрийнхөө баруун гартлын игнээс иргэж болох уу? За мэдээж иймэрхүү тохиолдол бол одоо амьдрал дээр зөндөө гарч ирнэ. Тэгэхээр энэ залт маань бол яг үгээр одоо 1-р зурган дээр харагдчихэв тий 2 дугаар игнээрээ ороод тэндээс саадыг тойрон гараад зүүн эргэж байгаа. За энэ тохиолдолд бол зөвшөөрн саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд игнэ байр солихыг хориглоно гэсэн нэг залт байна. Энэ дээр бол яг байр эзлэхээс бусад гэж бас нэмэлт бас байгаа гэсэн. За би нарийнхан зам дээр ингээд буцаж ирэх гэсэн чинь миний машин багтдаггүй, эргэж багтдаггүй. Би одоо тэгвэл яах вэ? За энэ 2 дугаар зурган дээр яг энэ илэрхий харагдчихэв. За тухайн машины овор хэмжээнээс шалтгаалаад одоо буцаж ирэхэд замын өргөн хөрөлцөхгүй бол за хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж араас болон өөдөөс яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээд тэдгээрийн хөдөлгөөнд саадч болохгүй бол яг буцаж ирэхийг зөвшөөрнө. Гэхдээ энэ маань яг өргөлдсөн шогомгүй сархааш тавих хэрэгтэй. Хөвөөгөөрөө буцаж ирж болно. Хөвөөгөө даваад ингээд буцаад эргэж болно л гэсэн. За энэ 17 буюу 3 дугаар зурган дээр харагдчихэв. За улаан болон шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэлтэй. Нэмэгдэл гэрэл гэдэг юм маань баруун болон зүүн заасан хар дэвсгэртэй ногоон сум яг энэ дээр харагдчихэв. За энэ тохион дээр та 1-р игнэн дээр зогсож байгаа бол таны хөдөлгөөн чигээрээ явахаас үл хамааран тухайн гэрлэр та баруун эргэх ёстой байна. За тэгэхээр энэ үед бид нар ер нь уулзвар нэвтрэхдээ тухайн гэрэл тохио уулзвар нэмэгдэл гэрэлтэй байна уу үгүй гэдгийг бас ажиглаад энэ барай зөв сонгох хэрэгтэй. Тэгэхээр энэ улаан суулын машины хувьд л яхна арын тээврийн хэрэгсэлтэй зам тавьж өгөх зорилгоор одоо чигээр явах зорилготой байсан ч зам тавьж өгөх баруун эргэх үр хүлээнэ л гэсэн. За энэ зургуудаар уулзвар гарцаар нэвтрэхдээ тухайн игнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний хүрээний өргөжлийн хөлийг заасан байна. За тэгвэл зарим уулзварууд дээр яг одоо зүүн болон зүүн эргэх нийтлэг зүүн эргэх игнэний хөлийг бас заасан бичдэг. За энийг яг игнэний хөлийг зөрчихгүйгээр тухайн өөрт оногдсон игнэний хөлөөрөө нэвтрэх гэсэн. Наадлын улаан судлын хатан шүү биш те. Энэний хувьд бол яг чигээрээ болон зүүн эргэж болдог. Энийг нөгөө хүмүүс заавалчгүй игнэнийхэн хөлийг дагаад зүүн эргэнэ гэд ойлгоод байдаг.
Тэгэхээр юм хэлийн л зааж өгсөн болохоос биш. Заавал зүүн эрэг гэж бол биш. Тийм. Ялангуяа 2 дугаар игнээс шүү. За 3 дугаар игнээ бол ойлгомжтой эндээсээ тухайн игнээр орно. Гэхдээ эндээсээ бас яг нь буцаж ирэхийг шүү. За тэр энэ доор байгаа харагдаж байгаа зэрэг байна. За мэдээж зүүн гар дэш буй буцаж ирэхдээ өөдөөс болно. Зүүн эргэж байгаа тээвэр хэрэгсэлтэй одоо хотолцохгүй байдлаар тээвэр хэрэгслийг сонгоно гэдгийг энэ доор 1 2 дугаар зургууд дээр илэрхийлж харагдаж байна. За хамгийн 3 дугаар зураг дээр харагдаж байна. За уулзраар та баруун гар тийш ирэхдээ 1-р игнийг заавалч гэсэн сонгоо. За магадгүй таныг баруун гар ингээд уулзраар баруун гараар ирэхэд тэр 1-р игний чиглэлийн тээвэр хэрэгсэл байлаа гэж үзэх юм бол мэдээж чиглэлийн тээвэр хэрэгслийн игнээ үргэлжилсэн шугамтай байгаа. Гэхдээ та 1-р игнээрөө ороод за тасархаа талаасаа за практик дээр бол яг нь уулзаар өнгөрөөд 10-20 метрийн цаана тасархаа таны тал тасархаа байгаа. Тэр тасархаа хийлээр яг нь игнээ барай сольж болно гэсэн. За энэ эхний зургийн дээр бол тойрог руу орж ийн тий. За тэгмүүд энэ тойргийн 2 игний хоёулаа одоо тойрог руу орохоор энэ тэгмүүд параллелээр би ингэж орж болох уу? За яг энэ цэнхэр болон улаан тээврийн хэрэгслийн хувьд бол яг энэ тохиолдолд зэрэгцэж орж байгаа тохиолдол бол 1-р игнэний машин тойргийн гадна игнээр орно. За яг энэ дээрх заасан шог сумны дагуу гэсэн. За 2-р игнэний машин тойргийн дотор тал руу орно. За ямар үе тойргийн дотор тал руу орж ийн, ямар үе тойргийн гадна тал руу орж ийнэ гэхэлэр за тухайн тойргоор бүтэн эргээд цаад одоо зүүн эргэж байгаа тээвэр хэрэгслээ ажиллах яах нь 2-р игнээс тойргийн дотор тал руу орно. Дотор 1-р игнээс тойргийн гадна талаар яваад эхний унцраар баруун ирэхгээгүй тохиолдолд яах нь 1-р игнээр орж болохгүй. Тэгээ бид нар ингээд анзаараад одоо ингээд жолоодлогын шалгалт энэ төр өгч явахад 1-р игнээс тойргийн дотор талын игнээр ороод идэг. Энэ тэгэхээр өөрөө алдаа болчихдог. Тэгэхээр та тойргоор эхний унцраар баруун ирэхч бол тойргийн гадна. Дараагийнхан тойрог руу уулзраар гарах цаг бол дотор талаас нь гадагшаа талаар. Ингэж хэлж байгаа. 2-р зураг дээр нэсэн. За улаан болон цагаан суудлын тэрэгний хувьд баруун талаас зүүн тишийг нэг чиглэлийн хөдөлгөөнтэй байна тийм ээ. За тэгэхээр энэ тээврийн хэрэгсэл за улаан тээврийн хэрэгсэл бол 1-р игнээс тухайн нэг чиглэлийн 1-р игнээр. За цагаан суудлын тэрэг 2-р игнээс 2-р игнээр орно. Гэхдээ нэг бусдын игнээр байх нь орж болохгүй айлс. Би анх аль игнээс яг тэр игнээрээ л орох юм шиг. Яг зөв. Тэгэхгүй нөгөө ингээд уулзууд дээр гүйц төрүүлгүүл хоригдсон шүү дээ тийм ээ. За 3-р зурган дээр бас мөн адил яг нэр л утга нэг байна тийм. Ер нь 3 утга нэг байна. За 2-р игнээс зүүн, 3-р игнээс зүүн орох ч бол 2-р игнээс орж байгаа тээвэр хэрэгсэл 1-р игнээр, 3-р игнээс зүүн хэрэгж байгаа бол тухайн зурчих хэсгийн 2-р игнээр орно гэсэн. За манай сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах тайлбарлахаас аваарай. 19 дээр уулзраас бусад газар жолооч зүүн гар тийш буюу буцаж хэрэгэхдээ өөдөөс чигээрээ болон баруун эргэж байгаа тээврийн хэрэгсэл зам тавьж уулзраас бусад газар гэж байгаа шүү. Тэгэхээр энэ юу болж гарц эсвэл саадыг тойрон гарах эсвэл буцаж ирэх энэ 3 тохиолдол гарч иж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөдөөсөө тээвэр хэрэгсэл буюу баруун эргэж байгаа тээвэр хэрэгсэлтэй зам тавьж. За хөдөлгөөний дараа нь энэ дөрвийн бусад заалтууд тусгагдаагүй газар чалаас баруун гар талаас ойртон ирсэн тээвэр хэрэгсэлтэй зам тавьж. Баруун гарын дөрөв. Ерөөс тийм. Нөгөө дөрвөн заагдаагүй тохиолдол гэсэн. За өөдөөсөө тээвэр хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээвэр хэрэгслийн жолооч зам тавьж. За гэхдээ энэ 2-р зургийг харж байна тийм. Мэдээч нөгөө замын хөдөлгөөний дөрөв өксөж байгаа тээвэр хэрэгсэл зам тавьж байна гэсэн. За энэ өксөж байгаа 2-р зураг энэ зургийг харах юм бол урт талд нь зайлшгүй зөксөн тээвэр хэрэгсэл тийм тээвэр хэрэгслийн гэмтлэг улмаас. За тэгвэл энэ тохиолдолд мэдээ саадыг тойрон гарах зорилгоор үргэлжилсэн шугамыг даваана. Мөн өксөж байгаа учраас яг нь уруудж байгаа нөгөө урсгал сурч штэ. За энэ тохиолдолд яг нь даваа өрхөө идлээд орж болно. Гэхдээ яг практик дээр бол энэ тохиолдолд маань бас
төдийлөн бас хэрэгждэггүй. Тэгэхээр хөдөлгөөний хэдий таны зөв байлсан ч тэр практик дээр нөгөө даваад нөгөө гүвээ даваад орж иж байгаа юм шиг маш хурдтай ордог учраас та одоо даваа талтай байсан ч даваа хэрэгтэй байсан ч та энэ үйлдэлийг хийх нь өөр эрсдэлтэй. Тэгэхээр ер нь жоохон замын хөдөлгөөний дөрөнд заалтнаас гадна таны жоох тодорхой хэмжээний мэдрэмж гэж болоо санаа хэлэх. Бусад тохиолдолд бол би зам тавьж өгсөн шүү дээ, тийм. Бусад энэ зөвхөн өксөр тохиолдолд би зам даваа хэрэгтэй тийм. Тэр нэгдүгээр зураг дээр харах юм бол адилхан одоо дэгш гадаргуу дээр байгаа бол яг нь өөдөөсөө тэрээр ирсэн зам тавьж өгөөд тэдгээрийн хөдөлгөөн саад ушруулахгүй тийм. За хурд авах игнээ рүү одоо ингээд хурд авах игнээ гэдэг юм маань айлбар зүүн гартлаа игнээ байгаа. 3 дугаар игнээ гэсэн үг нэгсэн да. За тийм энэ тохиолдолд яг хөө гэхээр хурд нөгөө дийлэгтэй манайхан бол нөгөө игнээ барьсан гэхдээ жоохон хурдаа сааруулж ордог. За тэгвэл хурд авах игнээр байр эзлэгч байгаа бол яг нь араас ирж байгаа тэрээр саад ушруулах нь бол яг нь тодорхой хэмжээний түлшний өгөлтийг нэмэгдүүлэх буюу хаацаар нэмж орно л гэсэн. За энэ дараах газар буцаж ирэхийг хориглоно гэсэн. За энэ дээр зурган дээр илэрхий харагдчихэв тийм. Явган хүний гарц болон ундаг дугуун огтлцол дээр яг нь буцаж ирэхийг хориглоно. За чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалтай гэж. За энийг болохоор буудлын одоо карма буюу зогсоолын ашиглах. Тийм. Тэрийг ашиглаж буцаж ирэхийг хориглодог. За төмөр зам дээр бол хүнчтэй буцаж эргэж болохгүй. За гүүрэн дээр болон доор буцаж эргэж болохгүй. Хонгил дотор болохгүй. За үзэгдэх орчин хангалтгүй үед бол буцаж эргэж болохгүй. За үзэгдэх орчин нөгөө хязгаарлагдмал буюу нөгөө ойрын занаас 100 м-с дотогс зайд одоо цаанаас ирж байгаа тээврийн хэрэгсэл харагдах боломж хязгаарлагдсан эргэлт тойрог даваагүй үетэй орчинд буцаж ирэхийг хориглодог. Буцаж ирэхийг хориглодог газруудад бас ухрахыг хориглоно. За яг энэ зургууд харагдчихсан тийм ээ. За уулзуул дээр явган хүний гарц болон ундаг дугуун огтлцол дээр за болсны карма за төмөр замын гаруй гүүрэн дээр доор за мөн үзэгдэх орчин 100 м дотор хязгаарлагдсан орчин гэсэн үг юм. Буцаж ирэх ухрах үйлдэлийг хориглодог. За би гарцсан дээр ухарч болохгүй ч гэсэн би гарц хүртэл ухарч болохгүй. За тийм гарцсан дээр бол ухарч болно. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан тохиолдолд ухрах үйлдэлийг жишээ. Энэ бол гарц шүү. Тэгээ манайхны акад яг нэг сэргээгээд хэлэхэд манайхан гарц явган хүний гарц хоёроо жоохон амдах гэдэг. Гарц гэхлээр ч шууд явган хүний гарц гэж ойлгох гэдэг. Тэгэхээр гарц гэж бол яг нөгөө замын зэрэгэлдэх нутаг дэвсгэрөө орох гарахад зориулсан, замтай хөтөлсөн бэлцэрийг хэлж байгаа. Явган хүний гарц тэгээд гарц уулзургуур ялгаас орчих юм бол энэ болгон бол маш амархан байна л гэсэн. За уулзур дээр бол ухарч болохгүй байна. За гарцсан дээр бол одоо болоод байна тийм. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан тохиолдолд. Явган хүний гарц байгаа заяа. За тэгвэл би ухарч байгаа би явган хүний гарцны өмнө зогсож болохгүй. Явган хүний гарцсан дээр явахгүйгээр наадталд нь зогсвол гарц хүртэл ухарч явах нь болно. За тэгэхээр энэ дээр бол нэг жолооч нар маань бол аюулгүй байдлаа бүр хангасан байж чинь л ухрах хөдөлгөөнийг зөвшөөрөх гэсэн.